өглөө оройныхоо оргил ачааллын үед нийтийн тээвэртэйгээ хамт нийт тээврийн хэрэгсэл бол бөглөрч байгаа, зогсож байгаа ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр би хоёр юм хэлмээр байна. Нэгдүгээр нийтийн тээврээр зорчихыг би уриалж байна. Нийтийн тээврийг зочил урсгалыг бид нэмэгдүүлэхийг одоо би та бүхэнд амлана. За нийтийн тээврийн одоо чанарыг бид нар бүгдийн шинэ автобусаар солих асуудлыг бид хийж байна. Тэгэхээр нийтийн тээврээр зорчсны төлөө тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хүмүүсийн төгжрлийн асуудал нэлээд хүчтэй яригдж байгаа шиг байна. За нийтийн тээврээр зорчсны дараа нийтийн тээвэртэйгээ хамт тээврийн хэрэгсэл зорчихыг хүсээд байгаа шиг байна. Тэгээ бидний зорилго бол тээврийн хэрэгсэлтэй гол нь биш, нийтийн тээврийн зорчлох урсгалыг нэмэгдүүлэх тал дээр авж байгаа арга хэмжээ шүү гэдгийг нийслэлийнхээ иргэдэд харуулъя. За ингээд нийслэлийн дараачийн бид нар нийтийн тээврийн зарим игнэрүүдийг хасалт хийх ажлуудыг дистратагаар хийн. Дараа нь дахиад 2 байршил хийхээр төлөвлөлөөд байна. Ер нь бол энийг хуучин удирдлагууд бол хийж байсан. За гол одоо хэрэгжихгүй байсан шалтгаан нь нийтийн тээвэр маань өөрөө асар их удаан, хоёрдугаарт нь маш их хуучинсантай холбогдуулаад нэг игнэгээр явуулахаар эвдэрдэг байсан. Үүнтэй холбоотойгоор зорчилт урсгалд ингээд гацдаг байсан ийм үзэгдлүүд байсан учраас бид нар шинэ автобус орсонтой холбогдуулаад нэгдүгээр инээний байршлыг бол бид нар зорчилт урсгалыг нэмэгдүүлэхээр ингээд явж байна. За бидний тооцоогоор бол 7-оос 10 минутанд нийт автобусыг зорчихоор төлөвлөсөн. За бид нар өнөөдөр оройноос эхлээд зураг авалтуудыг хийн нийтийн тээвэр хэдийн хэмжээгээр хэдийн хэмжээтэй зорчилт урсгалаар хоорондын зайн ямар байх нь вэ? За нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн хүсэлт ямар байх нь вэ? За бид нар хэд хэдэн бас арга хэмжээнүүдийг үүнтэй зэрэгцүүлж авахар өнөөдөр сая ярьж байна. Нэгдүгээрт нь наадамчдын өргөнчлөлөөр ямар нэгэн камерын одоо хяналт байхгүйсэн. Энэ камерын хяналтыг хийх хэрэгтэй болж байна. За тээврийн цагдаагийн албан агчдыг бид нар энэ дээр ажилуулахаар төлөвлөж байна. За энэ нөхөн гарц та бүхний зогсож байгаа нөхөн гарц одоо өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй амьгүй байгаа. Тийм учраас бид нар амьгүй байгаа энэ явган нөхөн гарцыг ажилуулах ажлуудыг бид нар мөн бас ярилцж байна. Тэгэхээр явган гарц ажилд ороод ирэхээр бид замын зорчих хэсгээр байгаа бид явган хүний гарцыг одоо шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн иймэрхүү ажлуудыг хийнэ. За ер нь бол нийслэлийн иргэдэд хэлэхэд цаашдаа бол бидний хамгийн ихний зорилт бол энэ өвлийн их ачаалд бол нийтийн тээврийн чанарыг нэмэгдүүлсэн байгаа. За хүртээмжийг нэмэгдүүлнэ. За зорчилт урсгалтыг ямар ч байсан автобус хоорондын зайг нэмэгдүүлнэ гэсэн ийм үндсэн арга хэмжээг авна.